Илүүдэлж ингээ хасахын тулд хамгийн түрүүнд тархалт гэдэг зүйл яг юунаас болоод үүсээд байгаа юм бэ гэдэг шалтгааныг мэдэх хэрэгтэй байна. За мэдээж тархалтын бол маш олон шалтгаан байгаа ч гэсэн хэрвээ танд одоо яг ингээ онцгой өвчнж гэдэг юм уу те ямар нэг яг таныг тархалуулах тийм тодорхой шалтгаан байхгүй хэрнээ та илүүдэлж энэ байгаа бол тэрний шалтгаан нь таны биеинд хоримтлагдсан хортой холбоотой юм байна. Хор гэхээр агаарын бохирдол, усны бохирдол, одоо плаврын саунд, хоол идэх гэх мэт маш олон шалтгаанаас болоод бидний биеийн дотор маш их хор хуримтлагдчихсан байт юм байна. Энэ хор болон илүүдэлжийн манаас салшгүй холбоотой юм байна. Энэ хор нь цусны эргэлтээр дамжаад бидний тарих юм уу зүрх рүү очих юм бол бидний амь насанд аюултай учраас хүний бие хүйтэн шин чанартай өөхийг маш их хэмжээгээр үйлдвэрлээд энэ хорыг хөдөлгөөнгүйгээр өөхөн дундаа хадгалж идэм байна. Тэгээд энэ хорыг нь гадагшлуулалгүйгээр биеийнхэн өөхийг одоо гатны хүчин зүйлээр одоо тураах юм тариагаар дамжуулаад ч юм уу те өөхийг нь хэрвээ байхгүй болгочих юм бол хүний бие энэ хортоод өгчихгүй тул асар хурдан хугацаанд дахиад өөхийг үйлдвэрлээд энэ хороо ингээд хөдөлгөөнгүй барьж идэм байна. Тийм болохоор эрүүлэр жингээ хасахын тулд бидний тэмцэх ёстой зүйл нь өөх биш энэ хортоогоо тэмцэх ёстой байна. Тэгээ хорийг гадагшлуулахын тулд хэсэг хугацаанд хоолныхоо хэмжээг багасгах юм байна. Энэ биеинд хоримтлагдсан байгаа хорийг гадагшлуулахын тулд маш их энерги хэрэгтэй юм байна л да. Тэгтэл бидний биеийн энерги нь ихэнх нь хоол боловсруулах хэрэгтэнд төвлөрч ажиллаж идэг. Тэгэхээр та хэсэг хугацаанд идэх хоолныхоо хэмжээг хаснараа энерги чинь чөлөөтэй завтаа болоод тэр хорийг гадагшлуулна гэсэн үг юм байна. Тэгээ шууд хэрэгжүүлж болох хоёр амар харах танилцуулъя. Нэгдүгээр 1-7 хоногийн туршид оройн хоолоо алгасах мацаг барихад ходоод гэдэс цэвэрлэгддэг. Ходоодонд хоримтлагдсан хорт бодис биеэс гадагшилж арьсч маш сайхан болдог. Тэгээ шууд дур мэдээд хоолныхоо хэмжээг хасах юм бол буцаад бидний бие зочирдож магадгүй шүү дээ. Харин 7 хоногийн турш оройн хоолоо хасах мацаг бол ямар ч хүн хэрэгжүүлж болно гэж намын зохиолч маань бичсэн байлээ. За хоёр дахь арга нь болохоор тэгэхээр оройн хоолоо идэхгүйгээр өглөө өдрийн хоол идэх гэсэн үг шүү дээ. Гэхдээ 7 хоногийн турш энэ өглөө өдөр хоол идэхээсээ бусад үед болохоор юм идэхгүй байх хэрэгтэй юм байна. За ингэж бичсэн байна. Хоол идсэний дараа ойролцоогоор 90 минут өнгөрч байж ходоод хоосон болдог бөгөөд энэ үед хоол хүнсийг боловсруулж байх үеийнхээс ч илүү хүчтэй агшиж эхэлдэг. Ходоод хоосроод хэлэх юм бол хүчтэй агшилт явагддаг гинэ. Тэгээ хүчтэй агшилснаар ходоод гидсэнд үлдсэн хоол хүнсний удсан наалдамхаа үлдэгдлүүд ховхорч цэвэрхэн болдог хэрэгэ. Гидсэнд өлсөх хугацаа өгдөггүй бол ходоодонд мөн цэвэрлэх үйл ажиллагаа явуулах боломж олдохгүй тул идэх юмны үлдэгдэл болон хог хаягдал үлдснээр ходоодны ханд бохирдож ходоод гидсний үйл ажиллагаа муудан улмаар хоол шингэхэ болох шин тэжээлэг нь шингээж чадхаа болоход хүрдэгэ. Тэгэхээр илүүдэлжингээ хасахын тулд өөхтөөгөө биш биеинд хоримтлагдсан хортоогоо тэмцэх хэрэгтэй юм биш үү?